Улаанбаатар марафон 2025-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Шунхлаа групп ажиллалаа. Энэ жилийн марафонд 40 мянга гаруй иргэн оролцсон. 5 км-ийн зайн уралдаанд хамгийн олон иргэн бүртгүүлж оролцсон байна. Харин Шунхлаа группийн хувьд нийт ажилчид нэгдэн оролцож шилдэг хамт олноо тодрууллаа. Марафон гүлтэд оролцох тамирчдыг төрөл тос бүрээр нэг шугамд оруулж гүүхийн өмнө нэгдсэн дасгал хийсэн маа. 5 км, 10 км, 21, 42 км-ийн зайд гүүгчид нэгэн зэрэг гараанаас гарлаа. Шунхлаа групп ерөнхий ивент тэтгэгчээр энэ удаа ажилласан мөн Шунхлаа группийн компаниуд ажилчид хамт олноороо оролцсон юм. За Шунхлаа группийн хувьд бол энэ жил 10 дахь удаагийн UB марафон тэмцээний ерөнхий ивент тэтгэгч хамтран ажиллах байгууллагаар бол ажиллаж байна. За UB марафон бол маш олон залуучуудын залуучууд гэлтгөө ер нь маш олон хүмүүсийн оролцдог ийм маш том арга хэмжээ болсон. За Шунхлаа группийн хувьд ч гэсэн бас энэ залуучуудын оролцдог. За маш олон хүмүүсийн оролцдог энэ арга хэмжээг бол ивент гэж хамтарч ажилладаг бол маш их талархалтай байгаа. Ялангуяа нөгөө олон нийтийн эрүүл байх, спортоор хичээдлэх энэ зөв хандлагыг дэмжсэн энэ зүйлд бол Шунхлаа группийн хувьд оролцож байгаад бол маш их талархалтай ханддаг. За энэ жилийн хувьд Шунхлаа групп анх удаага энэхүү арга хэмжээнд хамтарч ажиллаж байгаа. За Шунхлаа группийн бараг бүх охин компаниудын нийт 400 орчим тамирчид өнөөдрийн арга хэмжээнд оролцож уралдаанд гүйсэн байна. Энэ жил Улаанбаатар марафон олон улсын гүлтэд гадаад дотоодын нийт 30 мянга орчим иргэн бүртгүүлжээ. Тэднээс 18 мянга нь эрүүл мэндийн буюу 5 км-т гүүхээр бүртгүүлсэн бол гэр бүлийн гүлтэд нийт 4 мянга гаруй хүн гүүхээр бүртгүүлсэн юм. Марафонд оролцогчдын зүгээс гүүхээс гадна гэр бүлийн халуун талаа уур амьсгалыг мэдэрсэн, за өөрийгөө ялан дийлсэн спортлог өдөр болсныг онцоллоо. Багтаа гүүх тавтайсан. Тэгээд ер нь би чадандаа гэсэн сэтгэл зорилгоор ер нь бол орж ирсэн. Тэгээ яг хав тэмцээн эхлэхээс өмнө нэг 2-3 7 хоног тийм 7K гээд running clubтэй хамт бэлдсэн. Нэг 7 хоногт нэг удаа тэр маань их тусалсан байх таа гэж бас гүйж ахтаа бодсон. Энэ жилд бол яг миний хувьд бол 3 дахь удаа орж байгаа. Тэгээ манай багийн хувьд бол яг багаараа бол нэгдсэн журмаар бол анх удаага гүйж байна. Багийн хувьд бол их тамирчид бол оролцсон. Хэдэн километрт гүйсэн бэ? Ямархуу амжилттай оролцов? 10 км-т гүйсэн. Яг амжилтаа бол мэдсэггүй. Тэгэл ямар ч байраанаас гараад байранд орж ирсэн. Би л хувьдаа бодохдоо марафон инээтрээ бас нэг машингүй өдөр гэж байдаг шүү дээ. Тиймэрхүү өдрүүдийг зохион байгуулвал ялангуяа энэ бусд хүмүүсийн гэр бүлдээ зарцуулах цаг те эсвэл өөрсдийнхөө эрүүл мэндэд ингээ гаргаж байгаа алхалт хийж байгаа, гүйж байгаа юм зүйлүүд үнэхээр ингээд Монголд одоо өдрөл болгон ч юм уу хийвэл илүү зохистой байж магадгүй гэж чинь. Өвөл бол чинь бүх нийтийн ууланд алхалт ч гэдэм юм уу те тиймэрхүү. 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлтийн 5, 21, 42 км-ийн зайд гүүгчид шинэ маршрутаар гүйлээ.